За сайн байцгаана уу? Ганган подкаст 9 дахь дугаар өнөөдөр эхэлж байна. Гаан очир бит хоёр ардчилсан намын 4 сарын 7-нд болдог баярын өдөр зориулаад подкастаа хийх гэж байна. За юуны өмнө ардчилсан намын баярын мэнд хүргэе. За баярын мэнд хүргэе. За нийт үзэгчдээ бас ардчилсан хувьсгалд гар бие оролцсон ардчилсан намын төлөө дэмждэг намынхаа гишүүддээ бас баярын мэнд хүргэе. Баярын мэнд хүргэе. Монгол орныхоо 408 зохисууга ардчилсан намынхаа 220 мянган гишүүнд ардчлалыг дэмждэг Монгол хүн бүхэндээ эрх чөлөөгөө эдэлж дэлхийн өнцөг булан бүрт амьдарж байгаа, сурж байгаа, ажиллаж байгаа бүх ардчилсан Монгол улсын иргэдтэй ардчилсан намын түүхэн баярын өдөр мэндийг хүргье. За ер нь ардчилсан нам яагаад энэ 4 сарын 7-нд ингээд баярын өдрөө тэмдэглэдэг болсон талаараас юуны өмнө эхэлж ярьсан дээр бах тий товчхон нэг түүх ярьч тий. Тэгээ хоёулаа ер нь одоо бас нэвтрүүлэг эхлэхийн өмнө тохирсон тий. За одоо энэ дугаараа хоёулаа ардчилсан намын ололт, сорилт, боломжийн тухай яриа. Тэгээ. Ололт гэдэг байгаа маань бол ер нь түүхэн үйл явцтай энэ 35 жилийн турш бид нар ямар ололтыг бүтээсэн. Гэтэл бодитоороо өнөөдөр тэр маань ямар сорилтуудтай тулгарсан юм бэ? Үүнийг даван гарах юм бол яах вэ гэдгээр яриа. Тэгэхээр нөгөө ололтоо ярихын тулд заавал түүхээ ярих хэрэгтэй тий. Одоо 4 сарын 7 гэдэг нь ямар учиртай өдөр вэ гэхэлэр 2000 онд ардчлалын төлөө 5 нам нэгдээд ардчилсан намыг 2000 оны 12 сарын 6-нд байгуулж. Тэгээд дөрмөн дээр ямар залт оруулсан бэ гэхэлэр 4 сарын 7-ны өдөр ардчилсан намын баярын өдрөө. Энийг одоо 1990 оноос эхэл тоолно гэсэн. Одоо өнөөдөр бол одоо ингээ 35 жилийн ой болж байгаа гэсэн. Ардчилсан нам гэхэлэр одоо би түрүүн хэлсэнтэй 5 нам байсан. 1989-өөс 90 онд ардчилсан хувьсгалд оролцсон маш олон холбоо хөдөлгөөнүүд байсан тийм. Үндсэн 3 хөдөлгөөн байлаа. Монголын ардчилсан холбоо, ардчилсан социалист холбоо, шин дэвшил хөдөлгөөн холбоо гэж. Тэгээ энэ 3 маань гурлан нам болсон тийм. Хамгийн ихэнд Монголын ардчилсан нам, тэгээ Монголын социал демократ нам, тэгээ Монголын үндэсний дэвшлийн нам. Одоо мүүдэн гэж ярьдэн шүү дээ тийм. Нэг нь МОАН, МСТ-н, мүүдэн гэдэг ийм 3 нам байгуулагдаад за тэгээ 92 оны сонгуулиар МОАН, мүүдэн хоёр нэгдээд Монголын үндэсний ардчилсан нам болсон. За тэр 2 нам нийлээд 92 онд нөгөө МСТ-н бол тусдаа явж исэн тийм. Тэгээ 96 онд одоо энэ 2 нам дахиад бусад намууд нийлээд ардчилсан холбоо эвсэл болоод нэг 96 онд нэг ялсандаа 50 судал авч исэн тийм. За тэрнээс хойш 2000 онд нэг хэн судалтай болсон тийм энэ намууд. Тэгээ нэг судалтай болоод 2000 оны 12 сарын 6-нд одоо 5 нам нэгдэж. Одоо Монголын үндэсний ардчилсан нам, Монголын социал демократ нам, Монголын ардчилсан сэргэн мандлын нам, Монголын шашинтлын ардчилсан нам. За тэгээд МОАН гэдэг нэг нам баг. Энэ 5 нам нийлж одоогийн ардчилсан намыг бий болгочихжээ. Бяцхан түүх ярьлаа шүү. Тэглээ. Зарим нэг хөдөлгөөнүүд нас дурдаг байж магадгүй одоо цаг хугацаа амжихгүй учраас ерөнхийдөө нэг юм баг. За ардчилсан нам гэж ямар нам юм бэ? Нийгэмдэр нэг улс төрийн хүчний хувьд сайнтай муутай олон зүйлийг ярина. Гэхдээ ардчилсан намын түүхэн үүрэг хувь заяаны тухай, ардчилсан намын Монголын ард түмний үүрэгт хариуцлагын тухай бид бүхэн ингээ заавал бодитоор хэтрүүлэхгүй багасгахгүй үнэлэх ёстой гэж бодож байгаа. Ардчилсан нам бол 300 гаруй жилийн дараа буюу Манжин эзэнт хүрээнд иргэшээлд орсны дараа монголчуудын өөрсдийнхөө гараар өөрсдөө байгуулсан анхны ардчилсан улс төрийн нам. За энд зөвлөлт холбоот улсын оролцоо ороогүй, хятад улсын оролцоо ороогүй, Европуудын оролцоо ороогүйгээр бид нар сайнтай муутай хамаахгүй бие даая ямар ч гэсэн. За бие даагаал ингээд нэг тусгаар тогтноод бүрэн эрэхтэй байдлаар баяа гэдэг юм. Маш том баталгаа болж ирсэн нам. Тэг өнөөдөр ч гэсэн бид хоёр ингээд гудмаар яваад алхчихлаа. Өчнөө сайхан залуучууд алхаж чинь те. Энэ үүлэн чөлөөний нар шиг богино хугацаанд айгүй үнцэнтэй ирсэн ардчил гээд зүйлийг өгсөн. Энэ ардчилын эзэн нь бол энэ нийгмийн эзэн нь бол ардчилсан нам гэсэн үг. Монгол ардын нам бол өмнөх үеэс ирсэн зочин гэсэн үг. За тэгэнгүүт л ардчилсан нам чи мундаг эзэн юм байна гэж гайхуулаад байх шаардлага байхгүй. Яагаад гэвэл энэ хүн төрөлхтөн өөрөө энэ хувьсгалыг хийсэн. Перестройк гэдэг зүйл өөрчлөлт байгуулалт болоод Германд Берлиний хан нурахад тэр нурж байгаа салхи өөрөө хуйларч орж ирээд энд ардчилсан намыг үүсгэж байгаа. Тийм учраас ардчилсан намын түүхэн үүрэг айгүй чухал. Ер нь улс төрийн нам өөрөө байгуулахдаа яадаг вэ гэвэл за Монгол улсын эдийн засаг болохгүй байна гэж хэдэн хүн нийлээл нам байгуулад явдаг биш. Тэр бол цүнхний Германы нам гэсэн үг. Улс төрийн юм том хүчин бий болохын тулд маш том хувьсгалт үйл ажиллагаа явагдаад нийгмийн бүтц тэр чигээр дэлхийн нийтрээ өөрчлөгддөг.
Монгол Ардын намын өнөөдрийг хүртэл оршин тогтнож байгаа гол хүч нь тухайн үед коммунизм ялаад, пролетарын хувьсгал ялаад бүх дэлхий хоёр лагерт хуваагдаад тэр ирчээр нь байгуулагдсан одоо коммунист сүртэй нам гэсэн үг. Гэтэл перестройк буюу эрхчлөөг дуудсан бүх өндөрлөгтөн тэ амьдралын шалгуураар ингээ гарахад тэнд нь гарсан нь бол ардчилсан намаа гэдэг энэ хоёр түүхэн улбаагаар энэ хоёр нам бол бий болцсон. Одоогийн байдлаар улс төрийн одоо тавцан гахалж байна уу да. Тий. 2000 онд одоо ингээд дөнгөж нөгөө 5 нам чинь за одоо ингээд нэгдэн нийлэхгүй болохгүй мэн нийллээ шүү дээ. Тэрнээс хойш бас дахиад салсан баг. Тэгээ одоо жишээлбэл үндэсний шин нам гэдэг. Нэг сайхан тэргүүтэй нэг хэсэг бүлэг нөхдүүд 2006 онд үндэсний шин нам байгуулсан. Тухайн үеийнхаа элбэг дөржин тэргүүлжсэн засгийн газрыг коноптож унгаагаад арчилснаас гараад үндэсний шин нам. За тэрний дараа сайхан болсон процесстэй те шин нам гэдэг луул бацанд ингээд салсан. Хамгийн сүүлд одоо оюун гэрэл байна те. Ион нам те иргэдийн оролцооны нам гэж салсан. Одоо тэр 2000 онд одоо ингээд 5 нам нийлээд байгуулсан боловч тэрнээс хойш бид нэр ингээд үйл ойлголцол зөвшөлтсөл байхгүй те. Тэгээ ингээд бас гойж гин гэсэн үг. Түүхэн ингээд харахад. Одоо ч гэсэн ардсан намаас бас ардсан намтай нийлээ салбарлан гараагүй ш. Тухайн үеийнхаа нийгмийнх нь нөхцөл байдлын улбаанаас гарсан намууд байна. Жишээ нь 2010-аас 12 оны үе хавцаа ардсан намын үндсийн зөвлөлт хороонд орё гэд нүх хайгаа явж ирсэн хэсэг залуучууд нөгөө нүхэн харахгүй болохоор байгуулагдсан намын хүн нам гэж нэрлэнэ. За мөн дээрээс нэмээд сүүлд үндэсний хөвсөл гээд Монгол Ардын намаас Номтой 2 гэдэг үндэсний хөвсөл гээд ардчилсан намаас тий дахиад Пүрдава тэргүүтэй гээд хүмүүс ихэр дахиад одоогийн улс төрийн тоглолтууд гэж гарч ирнэ. Тэгэхээр нөгөө салхан одоо өөрөөсөө нөгөө олон намын тогтолцоогоор нам гаргасан жишг түүх бол манайд нэлээд олон байна. Тийм байна. Өөрөөсөө санаачилж гарсан. Дахиад бусдын санаачлаган дээр нэгдэж гарсан. Тийм. Одоо иргэний зориг нам байна тий. Одоо жишээлбэл Батбаатар гэдэг дарга нам уустай тий. 2016 оны үндэсний зөвлөлт хорооны хурлыг санаж байна уу? Тий, надад тойрог болтохгүй байна. Нэр дэвшилт болдог өдөр шүү дээ. Үндэсний зөвлөлт хороо 10 цагт хурлаа хийжсэн. Тэр үед нөгөө тойрог болсон. Тэгт нь өргөдлөө бичиж өгөөд өөр намд ороод өөр намаас дэвшижсэн шүү дээ. Тэгэхээр ингээд маш олон бэрхшээлүүдийг даван туулж байна тийм үү? За одоо ингээд бэрхшээлэр үл зөндөө юм байна. За одоо энэ түүхийн ингээд одоо энэ 10-20 минутанд товчлоод ярихад нэг юм өрхөө тийм дэлгэрүүлээд ярихад бас нэлээд цаг хугацаа орох. За одоо ингээд ардчилсан нам маань одоо энэ тооллоор бол 35 нас хүрч байна тийм үү? Маш олон бэрхшээлүүд, сорилтуудыг даваа тууллаа. Урд нь манай нам ч одоо засгийн эрх барьдаг нам тийм. Одоо хамгийн сүүл шинжлэлийн засгийн газар гээд 4-5 дараалсан ерөнхийлөгчийн сонгуулиудын ялалтууд авч илаа. Эрх барьж илаа тийм үү? За тэрнээс хойш одоо энэ 16 оноос хойш нэлээд олон ялагдлууд амслаа шүү дээ. Олон удаагийн ялагдлууд амслаа. Юу нь болохгүй байна? Дөрмөндөө байна, үзэл баримталтай байна, хүндээ байна үү те. Өнөөдөр одоо миний хөтлөгч хийж байгаа чинь тэр шүү дээ. Манай ардчилсан залуучдын холбооны ерөнхийлөгч хаан очир. Тэгэхээр одоо би ч хамаасан маа байхгүй. Чи энэ намын бас удирдлагын нэг те. Улс төрийн зөвлөлийн гишүүн, үндэсний бодлогын гишүүн шүү дээ. Тэгэхээр энэ сүүлийн болж байгаа процессуудыг чи өөрөө яг дотор нь шийдвэр гаргалцж байгаа үнээр бас сайн мэдж байгаа учраас би ч хамаасан маа байхгүй. Ер нь ардчилсан улсын нам гэдэг өөрөө үндсэн үүргээ биелүүлж чадахгүй тохиолдол нэр хүнд нөгөөс мунж эхэлнэ. Олонний амн дээр оромж. Ард түмний зовлон гээг өөрийнхөө зовлон шиг мэдрээд ард түмнийхээ хэцүү амьдралыг харж байгаа нүдээр нь тэр ард түмнийхээ амьдралыг харж чадахгүй болоод ирэх юм бол ер нь нэр хүнд өөрөө унаал цаанаасаа болоод ирнэ. Олонний ам наашлуул рейтинг нь өсдөг. Цаашлах юм бол ундгал ийм л тогтолцоотой. Гэхдээ тэр эмзэглэл нь буцаагаад ардчилсан нам руугаа шууд ирдэг ийм онцлогтой нам. Тэ? Одоо ингээд тоонууд харахаар ингээд сонгогчдын итгэл ингээд сонгуул дараалах тусам багасаал шүү дээ. Багасаалаа. Юусоо багасаалаа. За тэгээд тэрэн дотор бол ингэж байгаа юм. Манайх ч нөгөө GDP нь өсөөд нийгмийн тогтолцоонд бүтэн уялдаад хачин сайхан ийм системлэг улс болцсон улс биш. Нөгөө нийгмийн тогтолцоо дахиад энэ төр засгийн үйл ажиллагаа гэдэг бүх тогтолцоонууд нь шилжиж байгаа юм шиг ороо бусгаач байгаа цагт лидерийн үүрэг аягүй чухал болж хувирдаг. Тэгэхээр одоогийн манай ер нь намын энэ дампуурал, ялагдсан ялалтууд, хоорондоо хийж байгаа хэрүүл ард түмэн дээр ингээд нийлэл харагдаж штэ тийм бүх могоо дуучдаг байдал бол ерөөсөө миний дүгнэлтээр бол цэвэрийн сонгуулиудад удирдах орж байгаа лидерүүдтэй л хамаатай. Намын дарга нартай хамаатай гэсэн. Тэгээ эцсийн хүчит өрхийн тэргүүл заавал хариуцлагад хүрэх ёстой штэ. Тэ? За болохгүй түмэн асуудал байна. Гэтэ нэг асуудал тураавал хинд очих ёстой.
Хин тэргүүн дээр л очих хэвээр. Тийм учраас лидертэй хамаатай асуудлуудыг ярих хэрэгтэй байх гэж бодож байна. Ер нь ард түмний хувьд бол арт зам рейтинг муу баг. Муу байсан. Сүүлийн сонгуулиудын жилүүд өнөөдөр сайн биш байгаа. Энэ дээр би нэг 3 шалтгаан байна уу та гэж хараад байгаа. За. Тий. За эхнийх нь шалтгаан бол юу вэ гэхээр манай намын лидерүүд маань сонгуулийн өмнө ардчлалын нэрийг барьж хүмүүсийн итгэл авчаад сонгуулийн маргааш яг өөр болж өгдөг. Намынхаа дарга болохтой хүртэл ардчлалынхаа нэрийг барьж авчаад тэрний маргааш өөрчлөгддөг. Энэ бол ихний асуудал байна. За. Сонгуул болохоор сонгогчтой амлдаг тийм үү? Тий. Нөгөө амлалтаа гараад мартдаг. За яг үнэ. За одоо өнгөрсөн жилийн өмнөх болсон их хурлын сонгуулиар бид нар ч ямар мөрөө хөтөлбөрт орлоо. Алдагдсан 8 жилийн алдааг засна гэж. Алдагдсан гэсэн. Одоо сонгогчтой байгуулж байгаа гэрээ үздэй. Мөрөө хөтөлбөр. Тий. Одоо бид нар алдааг нь засаж байна уу? Засахгүй байна. За тэгэхээр ингээд нөгөө ард түмэн ч нөгөө ихтгэл алга байна тийм үү? Дахиад суперөрөө чинь төрийн дарамтаас төмнөө өмөрнө гэж. Төмнөө өмөрч байна. Өмөрж байгаа юм алга байна тийм. За тэгвэл нэгдэх дүгнэлт чинь бол яг л юм. Ардчилсан намын лидер гэдэг нь ардчлалын нэрийг барьдаг хүн байж болохгүй. Жинхнэрээ хамгаалчилсан хүн байх хэрэгтэй тий. Тэр бүх иргэдийн эн чинь хувь хүний л эрх хэрэгчлөө өмч хөрөнгө бүх юмыг л арвижуулахын төлөө хамгаалахын төлөө явж байгаа хэрэгтэй шүү дээ тий. Тэрүүгээр явахгүй нэ. За хоёр дахь нь. Хоёр дахь нь яаж юм гэхээр ерөөсөө манай намын соёл маань одоо энэ намынхаа гишүүд итгэлийг алдаад байгаа шалтгаан. Нөө олон ургалт соёлоосоо татгалзаад аялдан дагдаг соёл руу ороод байгаа. Удирдлагын түвшинд. Тэр бол одоо манай намын нэлээд том асуудал болж ирсэн. Энэнд намын гишүүд болон иргэд айгүй итгэл алдарсан гэж бодож байна. Одоо аялдан дагаж байна гэдэг чи одоо даргийнхаа үгэнд орол яваад байна гэсэн үг. Ялтанд л хүрж явах юм бол арга нь хамаахгүй болсон. Ялчлал бол арга нь хамаахгүй. Буруугаарч вэ, зөвөөрч вэ хамаахгүй. Тэгээ ялаад байгаа юм уу? Арга нь хамаагүй ч гэсэн одоо тэгээ ялаад байгаа. Тий. Тэгэхээр тухайн хувь хүн өөрийнхөө ялалт, өөрийнхөө авч байгаа суудлыг л ялалт гэж үзээд байгаа болохоос ард түмний ялалтыг өмнөд барихгүй байх гэсэн үг шүү дээ, тий. Одоо яг наадхан дээр чинь жоохон юм холдсон анхан шатаасаа жоохон. Анхан шатнаасаа холдсон. Одоо нөгөө анхан шатнаасаа би тэрийг харин энэ намын дарга гэдэг сэдв дараагийн сэдвүүд нэлээд тодруулж ярих гэж бодож байна. За дараагийнх нь 3 дахь нь юу вэ гэхээр бид нар нөгөө сөрөг хүчний дуу хоолой байж чадахгүйгээр дутагдлын хажуугаар дуугүй өнгөрөө явдаг болсон. Одоо энэ нэг хүний асуудал гарч ирэхэд тэр бүх асуудлуудын өмнөөс арцсан юм ингээл арзаач босч явах хэрэгтэй шүү дээ. Наа түүний чинь ягаад хөрөнгө рүү халдаад байгаа юм? Наа түүнийхээ нэр хүнд рүү ягаад халдаад байгаа юм? Наа байгуулах хэвлэн нийтлэх хэрэг. Ягаад хэвлэн нийтлэх хэрэгчлөөрөө халдаад байгаа юм? Байнга дуурах хэрэгтэй. Үгүй тэнд ингээл нэг хүний амьдрал болохоо байж бол энэ хүний амьдрал болохоо байчлаа. Одоо энэ хүний амьдралыг яах вэ гэж явж байхад л тагдаг. Дутагдлын хажуугаар өөрлөн явдаг. Тэгээд проблем гарвал юу гэж боддог болсон бэ гэхээр толгойн дараа мартчих юм чинь. Үнэгний одоо ой санамжтай ард түмэн штэ энэ гэдэг ингээд нөгөө ард түмний хүсэл зоригийн илэрхийлэл байх хэвээр хүчин чинь тийм биш болж явах юм бол одоо сая нөгөө жоохон төвх эргэж харж байгаа 89 онд одоо бид нар чинь ингээд нөгөө арчилсан өвсгөл гэж зөндөө ярьдэн штэ. Тэгээд тэр үеийн нөгөө зургнуудыг харлаа л да. Тэгээд тэр талбай дээр хэвлэлийн эрхчлөөг лоозон барай зогсож байгаа юм байна. Манай Монголын арчсан холбооныхаа одоо 89 онд 36 жилийн өмнө бид нар хэвлэлийн эрхчлөөний төлөө тэмцэжсэн юм шүү дээ. Эрхчлөөний төлөө. Тэгээ сая одоо ингээд нэг залуучууд тийм үү? Ноор гэдэг нэг студийн асуудал гарлаа шүү дээ. Хэдэн залуучуудын тэр хэвлэн нийтлэг эрхчлөөнд нь яаж алдчих. Тий. Тэгээд тэрнийг яагаад одоогийн байгаа арчилсан нам өмөрхгүй. Яагаад тэн дээр ингээд дуурдгүй. Одоо яг чиний төрөний хэлдэг шиг нөгөө дутагдлын хажуугаар дууг өнгөрч байгаа байхгүй. Тий. Тэгээ нөгөө хамтарсан засгийн газартай болохоор ингээд дуу ам өдүүлчихдээ юм. Тий. Нөгөө бидний ярьдаг нөгөө үнэт зүйл хаана. Хэрэгчлөөний хөдлөө тэмцэх хэрэгтэй биз дээ. Тий. Одоо бид нэр хамтарч болно тийм үү? Тэр нөгөө 14 мега төсөлтэй ураны төслийнүүд гашуун сухад гэнэ одоо энэ төслүүдийг явуулах хэрэгтэй. Тэрийг ойлгож байна. Гэхдээ бидний хажууд ингээд хүний эрх хэрэгчлөөнд халдаад байхад бид нэр тэрийг өмгөөлөд дуурчих хэрэгтэй. Тэр хамтарсан байна уу, хамтраагүй нь хамаагүй. Яагаад гэвэл бидний үнэт зүйлд халдаад байгаа байхгүй. Тэгэхээр чиний хэлээд байгаа дүгнэлт чи яг л байна л да. Ингээд дуурахгүй шүү дээ. Тэгээ нэг имийг айгүй их мартцсан. Тэрний үхээр арчил бол ерөөсөө олон хоороо шийдвэрлээл явдаг тогтолцоо гэдэг. Үгүй. Арчил бол цөөхийг хамгаалдаг тогтолцоо. Угаасаа тэр хохирж байгаа хэсэг нь цөөхөн хохирно. А тэр цөөхний төлөө энэ том их ашгаа шууд хайдаг.
Энэ цөөхөн асуудлыг шийдэж цаашаа яв. Үгүй л явахгүй гэхээр ер нь тэгэл олонхын болгоод явж байгаа юм бол цөөхөн хохирно гэвэл энэ ардчлал биш. Энэ бол цэвэр коммунист үзэл. Тэгээ ер нь тэр цөөхөн гээд байгаа хүмүүс чинь л өшөө илүү мэрэгжлийн өшөө илүү мундаг хүмүүс л байдаг байхгүй да. Одоо саний Норгийн жишээ чинь тэр. Одоо энэ дээр ингээд бодиттой ингээд дуурахгүй байхгүй тий. Энэ чинь бол айгүй том факт болж байгаа. Факт. Тэгэхээр би бол тэгж бодоод байна. Ингээд орон нутагт байгаа намын гишүүд дэмжигчтэй чинь заримтай нь уулзахлаар одоо дуурах хэрэгтэй гэдэг байхгүй. Тэгэд яагаад наман дуурдаг юм би бүр гайхаад байгаа. Би ямар засгийн газрыг дуурах гэж хэлээгүй шүү дээ. Наадах чинь нөгөө загас толгооноос эхэлж өтдөг тий. Манай намын 220 мянган гишүүд бол үнэхээр ч өмхтэй шүү дээ. Тий. Тэд нар бол ингээд хохирж исэн чинь энэ намын нэрээр 30 жил ажилгүй байхдаа ар гэрийнхэнтэй хараалгаж байхдаа хүүхдүүд нь хэлдэг үст. Танай нам гэж ааваа тий. Гэхдээ таны амьдрал сайжирсан юм юу вэ? Миний нам дагаа сайжирна гэж юу гэдэг юм бэ гэд тэр хүнд бол одоо хамгийн том гаргалтай зүйл нь би энэ улс орны тусгаар тогтнол эрхчлөлөг хамгаалж энэ намд байгаамаа гэдгээрээ бахархдаг. Яг үнэ. Тэгэхээр манай нөгөө намын толгойд байгаа ус уучаа нэхэр нөө анхнаасаа цугтдаг. Хайдаг. Уцаа авдгүй. Уулцгаас имээдэг. Тэр л хамгийн том асуудал болж байна. Ер нь ардчилсан намын рейтинг унаад байгаа шалтгаан бол энэ гурван шалтгаан гэж бодож байна. Үндсэн гурван шалтгаан л хэлж штэ тий. Чи бас түрүүн хэллээ ингээ нөгөө намын даргаас шалтгаалдаг, энэ ардчлалын лидерээс шалтгаалдаг гэх тий. Тэгэхээр ерөөсөө энэ сонгуульд хариуцлага хүлээх субъект ч юм бол ерөөсөө намын дарга тийм үү. За одоо бид нэр 16 оноос хойш ялагдж штэ. 16 онд цөөхөн судлаалаа, 20 онд бүсгүй арчууллаа тий. 20 онд одоо би жишээлбэл тухайн үеийн намын дарга эрдэнэ болохгүй байна. Энэ удирдлага ингэж нам удирдахгүй гэд шинжлэлийн хөдөлгөөнгөө галан дэв тэргүүтээ бид хэд бас тухайн үед дуурч исэн байхгүй шинжлэлийн хөдөлгөөнгөө. Дутагдлын хажуугаар дуугүй өнгөрөөгөө. Дуугүй өнгөрөөгөө. Одоо энэ намын дарга солио, шинжлэе. Энэ намын даргатай болохгүй. Тэг яг хөтэ олонх нь энэ даргатайгаа орно гэх тэгэл орсон тийм үү. Тэгээ сонгуулийн үр дүн юу боллоо? Баггүй. За тэрний ар дээр дахиж харамсаад байгаа миний харамсаад байгаа нь энэ чинь нөгөө чиний хэлдэг намын лидерс болж байгаа байхгүй. Яагаад харамсаад байна вэ гэхлээр 20 онд нам удирдаад ялагдсан 21 оны ерөнхийлөгч сонголт тавиа өрсөлдөж. Улс төрийн намын чинь хамгийн том зорилго одоо зорилт чи юу? Засгийн хэрэг авах үү. Тэг ингээд их хурлын сонгуул, парламентын сонгуул, ерөнхийлөгчийн сонгуул, хоёр дараалсан сонгуул. Дахиад дээрээс нь тэр хүн одоо хаана вэ? Чикагод дэд консул гэж. Гэхдээ ерөн зүгээр ийм ёс зүй зарчмын үед болох юм уу? Энэ том намыг удирдах те. Энэ төр барилцж байгаа энэ том намыг удирдах хүн одоо ардын намын томилгоо аваад консулоор явж болох юм уу жишээл. Одоо ардчилсан намыг хамжиргааны хэрэгсэл гэж хараад байна л да. Арай дэндүү хямдхан болчиход байгаа юм биш үү? Хямдхан одоо бусд нь ч одоо дүүрч тийм үү? Хүмүүс нь янз бүрийн албан тушаал аваад явж болно. Гэхдээ энэ намыг удирдах их хурлын сонгуульд орсон. Энэ намыг удирдах ерөнхийлөгч сонгуульд орж исэн. Тий. Тэгээд ардын намаас томилгоо аваад тийм консулын ажил шүү дээ. Тийм бэл. Ер нь ирэх ирж байгаа Монгол ардын нам чи манай намын одоо лидер домог болсон хүмүүсийг зүгээр ингээд нохон гоёр даалдаг болсон юм биш үү. Тэгээ нөгөө хэдэн шарвнаад эрх муу шиг гүйж очивол тэгэл нэг хуваа борлуул довоо шарлуулад байгаа зүйл бол яг үннийг хэлээд миний дургуг л нэлээд хүрэж байгаа тий. Тэгж хувь хүнд бас нэг өөрөө өөрийгөө үнэлэх үнэлэмж гэж байх хэвээр. Яг тэгвэл ганц тэр хүний үнэлэмж. Тэр хүний цаана тухайн үе тэр хүнийг намын дарагт нь дэмжиж ийсэн, явж ийсэн тэгээ мянган гишүүдийн сэтгэл зүрх итгэлийг буцаагаад ингээд нэг юм алчуур мэт болгоод иж болохгүй л дээ тий. Амны алчуур мэт болгоод иж болохгүй. За тэгээд субъектив ярианаас жоохон хөндөрөөд ер нь энэ ардчилсан намд гараад идэг манай лидерүүдийн алдаа юу юм бэ гэдэг алдааг дүгнж үзлээ. Маш олон одоо алдаа дутагдлаар хүмүүс шүмжилжсэн байна л да. Тэгээ намын гишүүд, үндэсний бодлогын хороо, улс төрийн зөвлөлийнх гэдэг ингээ харахаар нийтлэг 3 алдаа гарч байна. Эхнийх нь ерөөсөө манай намын энэ дарга нарын гаргаж исэн том алдаа бол намынхаа дүрмийг мөрддөг. За дүрм мөрдөхгүй байх хамгийн суур шалтгаан юу гэхээр манай нам дотор алтан бус улс төр гарсан. Одоо энэ улс төрийн зөвлөл гэдэг юм. Нэр төдий байдаг. Гэхдээ шийдвэрийн өөр газар гардаг. Тэрийг улс төрийн зөвлөлийнхэн ч мэддэг. Энд манай нам чи үндэсний бодлогын хороотой. Ямар ч судалгүй онлайнчдаг. Гэхдээ шийдвэр нь өөр газар гардаг. Манай намын гаргаад байгаа энэ алтан бус улс төр Монгол ардын намын даргын өрөөнд байна уу? Хэлийн гадна гараад байна уу? Одоо ийм хардталтууд л энэ яраас гардаг. Мөнгөнд манай намын шийдвэр. Ягаад гэвэл энэ улс орны тусгаар тогтнолд бүрэн эрхт байдлын хамгаалагч нь өөр ардчилсан нам байхгүй юу? Ардчилсан нам. Тэгэхдээ нөгөө намынх нь албан ёсны шийдвэр гаргахгүй. Ингээд юмыг устгах хамгийн амархан зүйл эзэнгүү болох. Эзэн бийгүү болох. Тэгээ цаана. За энэ бол
Нэгдүгээр асуудал гэж. За тийм. За одоо чи дүр мөрдгүү гэлээ штэ. Шийдвэр чи албан бус өөр газар гараад баталгаажуулах гэж хурлаа гэдэг тийм үү. За одоо тэгэхээр намын дүрмэн дээр чи юм тодор бичээстэй юм л да. 3.11-2.2 гэж. Намын их хурлыг улсын их хурлын сонгуулийн санал хураалт явагдсан өдрөөс хойш 90 хоногт багтаан хийхээр товлох гэж байгаа байхгүй. Одоо энэ цагаан дээр хараар бичснээр бол их хурлын сонгуул дуусаад 90 хоногийн дотор намын их хурл хурлана гэж. Тэг яа хуралддаг. Одоо чиний би нөгөө факт хэлээд байна л да. Одоо үндэсний бодлогын хорооны хурал зарлж байна гэхгүй юу? Сонгуулийн дараа. Сонгуулийн дараа. Тэгээ яваад очисон чинь залуучууд зочд буудал дээр үндэсний бодлогын хорооны хурал зарлж байна гэд нэг дэлгэц тавьсан. Тэрэн дээр хэдэн хүн байгаа нь мэддэхгүй. Тэгээд Усан ямын ган төмөр дарга тийш маш яарч бууж орж ирээд хоёрхан шийдвэр гаргасан. Нэгдүгээрт нь хамтарсан цэгт орхон зөвөө. Тэрийг дэмжиж байна. Хоёр дахь нь Усан ямын ган төмөр даргыг нөгөө улсын хуралд ялаагүй суудлын тоог ахиулсан учраас намын дараагаар 4 жил одоо ингээд сунгаж байна гэдэг алтан бус шийдвэр гаргаж явчихж байгаа. Итгэл үзүүлэх хэсэг гэдэг. Энэ бол Содон зундуу Эрдэнэ даргын энэ намд үлдээсэн одоо муу мухай легаси байхгүй юу? Алтаа оноо гэж байдаг бол одоо 10 20 дахин өглөх ёстой алдаа байхгүй юу? Гэтэл тэрийг шүүмжилдэг гэсэн хүмүүс энийг штэ. Нөгөөдгөр ингэж мушигчаад орсон. За тэгэхээр их хурл хуралдах шаардлагагүй шийдвэрийн айлаас даалгавар авсан байсан л гэсэн үг. Тийм. За эхнийх нь. Тий. За хоёр дахь гол алдаа дахиад явах хэрэг ардчилсан намын даргачин штэ. Энэ намыг улс төрийн зах зээл дээр борлуулдаг. Энэ намын үзэл санаа ог хундраг болсон үндэсний бодлогын хороогод хамгийн шилмэл хүмүүстэй. За одоо шилмэлэнч тоо нэмэгдээд болвол тоо ихсгээр хямдхан болдогтой адилхан ингээ бантан болоод байгаа. Тэгэхээр ардчилсан намын дарга үндэсний бодлогын хорооныхоо гишүүдийг сонсдог. За энэ том алт. Дээрээс нь энэ үндэсний бодлогын хорооны гишүүд чинь агашныхаа үгийг сонсдог. Агаштай хайцсан. Хандин мөнгө өгдөг. Татвар хураамжаа өгдөг. Очиж үгийн сонсъё гэж явдаг. Тэгэхээр нөгөө явах ёстой алтан гинжин хэлхий чинь байхгүй. Зэврээд нуцсан гэсэн үг. Тэр нөгөө анхан шатны гишүүдийн саналж очихгүй шүү дээ. Намын шийдвэр гаргалтанд. Яагаад гэж ардчилсан намын анхан шатны гишүүд гэдэг чинь жинхэнэ анхан шатных байхгүй. Үг үзэл бодлоо хэлдэг. Намынхаа дараа руу дайрдаг. Одоо манай Монгол ардын нам шиг штэ. Гэгэн гэрэлт намн гээд цангаагаа зүгээд ямар ч утгагүй яриаг дарга 8 цаг ярихад тэгэл бөхсөө гавтгаа болтол суудаг айран биш. Манайхан чи ингээл ханцуугаа сөхөл гаргадаг жинхэнэ ориг Монгол айран байхгүй юу? Болохгүй гэдгийг хэлдэг. Оросын коммунист намын школтой биш. Гэтэл асуудал чи юу болж хөрж ихэр анхан шатнаасаа айгаад байгаа учраас ÜБХ-ийг очих чадахгүй. Манай үндсэн бодлогын хорооны гишүүд штэ. Анхан шатн дээр очих бүр нүүргүй. Намын дарган штэ. Үндэсний бодлогын хорооныхоо гишүүдтэй уулзах асуух нүүргүй. Ийм л болцсон. Энэ бол хоёр дахь том алдаа гэж бодож байна. Одоо 4 сарын 7-ны өдөр баярын хурд болно харж байгаа. ÜБХ-ийн чигээс улдаар дүүрэг квотог ойл тэгэл алгад ашиглаа арим авчирна. Тэгэл дан гэж дуусна гэсэн үг тий. Гурав дахь нь энэ ардчилсан намын үеийн дарга нарын нэг юм балаа үг юм. За би одоо ингээд намын дарга болох юм бол намаа институт болгоно гэдэг. Энэ нам чинь институт. Хамгийн том институт. Гэхдээ өөрсдийнхөө хувьд институт гэдэг юу гэж ойлгодог вэ? Монгол ардын намыг дуурайхыг институт гэдэг. Тэгээ орж ирчих юу гэж ярьдаг гэж. Монгол ардын намынхын чинь одоо ингээд юм мундаг институт байна гэдэг. Үгүй тэр чинь институт буюу итгэл үнэмшил дээр тулгуурлаад бусдын төлөө сайн сайхан ажилладаг институт биш. Монгол ардын нам чинь зөвхөн ийм машин байхгүй. Намынх нь байшин гой байвал айлын хашааны байшин ямар бахан падгүй. Намынх нь гишүүн хүнсээ толооны мөнгө авч явах юм бол энд бусад хүмүүс өлбөж өгөх нь хамаагүй. Намыг нь бүх нийтээр магтан дууж алга дашиж явах юм бол ард иргэд яаж доромжлох нь хамаа байхгүй. Анхнаасаа зохион байгуулахдаа тийм зөвлөлт холбоот улсад хүч хөрөхөөр зохион байгуулагдсан ийм махны машин. Үгүй бол ийм явдаг ид анги хүн сонсохгүй төмөр кавин гэсэн үг тий тогшоод өмнөөс цурайн сөрөм гарахгүй. Гэтэл тэрийг дуурайх нь буюу зөвлөлт холбоот улсын бүтцтэй. Уг нь үдэд бид нар чинь бүр намын гишүүнчгүй болох ёстой шүү дээ. Энэ улс төрийн намууд чинь дэмжигчтэй болоод ингээ сайн сайхан болох ёстой. Тэгээд энэ өнцгөр авах юм бол манай намын үеийн лидерүүд гарч ирэнгүүтээ Монгол ардын намын дарга нарыг даган дуурайдаг. Тэгээд дарга болж явдаг. Саний нөгөө чиний ярьдгээр институт гэдэг ардын намыг дуурайдаг гэдэг байгаа чинь сая бол ер нь илрээд байна л да. Институт гэдэг нэрийн дор. Одоо яаж ийм вөхлөөр Лодо самбуу гишүүн засгийн газар огцруулна ингээ гарын үсэг зөвлүүлээд 2-3 гишүүн гарын үсэг зурлаа шүү дээ. Тэгэхээр араас нь манай намын дарга гараад юу гэж ийм вөхлөөр одоо чамд хариуцлага. Улс төрийн зөвлөлөөр.
Одоо наанаас чи хамгийн амар юм юу харагдаж байна гэж. Ардчилсан намын дарга нь гарч ирээд өмөрөхгүйгээр би энд хариуцлага үүрнэ гэхээр ардын намынхан зоргоороо тэр хүнийг агнж эхэлж байгаа. Тэр гэр бүл амьдарч байгаа орон байр тий үр хүүхэд. Гүйрөөс энэ хорвоогийн хамаг муу хүн л лодо самбуу тэр нь лодо самбууд бас хохироод байгаа юм биш. Лодо самбуугийн араас дахиад ийм гарууд дуурах юм бол танаа намын даргач нь өмөрөхгүй бидэрт нөгөө хүний чинь хоёр гарыг хүлж авчираад бид нар зоргоороо илэг бөөрлөө өшгөлнөө гэдгийг ойлгож аваарай гэж үзүүлж байгаа. Харин маш аюултай. Одоо тэгж болох юм уу? Одоо жишээлбэл тий харин тэгж яагаад одоо би чам нэг улс төрийн зөвлөлийн гишүүний хувьд асуугаад байгаа байхгүй. Тэр улс төрийн зөвлөл дээр тийм хурал болон лодо гингэнгээг үтгэхээр улс төрийн зөвлөл бол хамтын удирдлагын байгууллага, ардчилсан намын тоо байгууллага. Тэгэхээр улс төрийн зөвлөлийн шийдвэрийг намын дарга төрүүлж илээдэж болохгүй. Дахиад улс төрийн зөвлөлд хэрэг шийдвэр оруулах гэж байгаа шүү дээ. Ийм шийдвэр оруулахыг төрүүлж мэдэгдэх ёстой гэхээр юу гэж ойлгоод байна гэхээр уг нь улс төрийн зөвлөлтийн институт байгаа шүү дээ. Энийг ажиллахгүйгээр институт гэдгийг өөрийгөө гэж ойлгоод байгаа юм шүү. Тэ? Гэхдээ одоо нөгөө их тийм эргэлзээтэй л. Одоо нөгөө түүх эргүүлээ сууж ах чи одоо 1990 онд Монголын ардчилсан нам байгуулагдаж штэ. Тэгээ Монголын ардчилсан нам байгуулагдаад ингээд хурлаа игээд даргаа сонгоо явуулахлаар ингээд жигүүр явуулж байгаа байхгүй 90 онд штэ. Нам дотор одоо хоёр дахь нам бий болж штэ. Тэр дотор ингээд жигүүр нээлттэй бий болоо явж. Дараагийн байгуулагдсан намууд нь ч гэсэндээ жигүүр явж. Жигүүр гэдэг нь тухайн үед 90 онд жигүүр гэж нэрлэж байгаа боловч одоогийн фракц байхгүй. Өөр үзэл бодолтой хэсэг. Түрэн бас чи нэг дурдсан да. Нөгөө цөөнхөө хамгаалах хэрэгтэй гэж. Бид нэр тэр цөөнхийг заавал хамгаалж явах хэрэгтэй байхгүй. Лодоолуудыг дайрах биш. Тэр чи их хурлын гишүүн. Бүрэн эрхийн хөврөнд ямар ч шийдвэр гаргаж болно үстэй. Болно. Үгүй хэрэгтэй. Тэгсний төлөө тэгэх хэрэгтэй юу? Одоо ялангуяа ардын нам тэгвэл ойлгомжтой тийм үү? Ардын нам ч одоо соёлно. Одоо чиний яриад байгаа шиг одоо сая сүүлд нэг журмын тухай ярьлаа шүү дээ. Ардын нам бүлгийн журм. Бараг бүлгийн шийдвэрээ дагаагүй хүнээс нь 10 наас. Тий. Дагаад явал нэмэх 10 нөө. Тий. Тэгээд тэрий чинь анхаараар чи оноогийн чинь цуглуулж байгаа 28 онд дэвшүүлэхгүй шийднэ гэж байгаа байхгүй. За тэрийг бол ойлгож байна. Энэ бол мань. Амд чи эзэ чи юм байж болохгүй байхгүй. Болохгүй. За одоо нөгөө хоёлаа чинь түүхэд товчхон ярьчлаа. Одоо байгаа байдалтай сорилт бэрхшээлүүдэд ярьлаа. Сайхан нэг юм судалгаа гарсан байна. Шведийн Готенбург гэдэг сургуулийн Видем гэдэг институт байгаа юм байна. Одоо ардчлалын тайлан гаргадаг жил болгон ардчлалын төвшин буурч юу, өксч юу гэдэг судалгаа гаргадаг юм байна. За энэ дээр ямар аюултай судалгаа гарсан бэ гэхлээр Зүүн Азийн Афганистан, Бангладеш, Энэтхэг, Кыргызстан, Монгол, Пакистан гэд 6 орн автократ дэглэм рүү шилжиж байна гэдэг. Ийм судалгааны дүн танилцсан байхгүй. Ардчлалаас ухрах биш. Бүр ардчилсан тогтолцоогоо ноосоо шилжиж байна. Тийм. Одоо яг хөө энэ сэтгүүл ингээд ороод үзлээ л дээ. Тэгэхээр энэ жил болго ингээд судалгаа гаргадаг байгууллага байхгүй. Манайх одоо 92 оноос хойш цэнхэр явж байгаа байхгүй. Тэгээ сүүлийн жил одоо 23 он байсан баха. 23 онд бүдэг ягараад одоо 24 онд улаач засыг шүмжилсэн хүн болгоомжлууд арч. Тэрийг дагаад манай ардчилсан нам бас одоо ингээд нөгөө үг хэлж чадах байлаад шүү дээ. Дотооддоо хэлэхлээр тэгээд дайраад. Манай нам дотор ч гэсэн хамгийн адгийн шаарууд бэртгчингүүд нь улам дэвшилдэг болсон байна. Тэгээ одоо хин ч үг хэлэхгүй болохоор энэ ус чайчих. Чи бүр улаагаар явна үсттэй. Одоо нэг ийм л юм харагдаж байна л да. Бодитоороо Монгол бол одоо яг нэг намын дарангуул руу орчлоо. Орцсон амьдрал дээр мэдэгдэж байна. Үг хэл хэрэгжүүлээний хувьд Монгол Ардын нам арилжааны 19 телевиз бусад үндэсний телевиз ингээ бүгд нэг хуулийн өөрчлөлт амын барьсан. Эдгээр бол зөвхөн магтан дуусан тайлан нэвтрүүлэл гаргах. Санхүүгийн хувьд бол яаж ихээр улсын төсөв төрөмжт компаниуд үлэмж нэмэгдээд одоо Эрдэнэ төлөвлөрийн 49%-ийг Монголд авчираад 100% ард түмэнд өглөө гэсэн чинь ардын намын өөрийнх нь өрөнгө болцсон. Тэ? Ингээ бүтэн. Нэр капиталын хувьд бол нийгмээ барьж байна. Хэвлэл мэдээллийн хувьд хүмүүсээ бүгд ингээ барьж байна. За одоо дахиад яаж юм гэхээр төрийн институт нь өөрөө дахиж нэмээд бүр хүчтэй институцийг бий болгож байна. Жишээ нь хэсгийн ахлагч гэдэг. Сая бүр залингийн нэмлээ тийм. Хууль ёсны институцээр барьдаг гэсэн чинь хууль бус үндсэн хуулийн эсрэг ажлын байр нэмэгдүүлээд тэндээ цалин өгдөг болоод эхэллээ. Тэгээ яг наад гадны судалгааг чи харчаад би бас энэ Монголын талаар олон нийт яаж ийн гэсэн чинь нэг 3 сэтгүүл байна. Энэ 2024 он сүүлд Foreign Policy гэх тэнд
артикл гаргасан байна. Нэг. За ингээд өөрийнхөө дуртаж. Melbourne гэдэг чинь Австралийн тий. Тэрэн дээр Asian Review гэж байдаг юм байна. Энд артикл гарсан байна. За дахиад яаж юм хэрэг Democracy in Mongolia гэдэг энэ consolidation гэдэг энэ ардчлалын бэхжилтийн тухай гарсан байна. Тэгээ ер нь эдгээр дээр ингээд нийтлэг гурвал ингээд уншаад үзгээр штэ. Монголын парламентын сонгуул энэ дэлхийн ардчилсан орнуудын дунд Монгол үлдэхүүгүй юу гэдгийг хамгийн том сорилт боллоо. Ямар ч гэсэн ардчилсан сонгуул бол Монгол алдчихлаа. За бусад нийгэм байгууламж бол ардчилсан хэв загвартай байгаад байна. А гэхдээ хамгийн гол зүйл чинь ерөөсөө энэ сонгуул шүү дээ гэдэг. Тэгээ Монголын сонгуулийг бол ерөөсөө юу гэж монголчууд ч юу гэж харж байна, дэлхий юу гэж харж байна гэхээр иргэдийнхаа сонгуулийн эрхэнд мөнгөөр алдаж худалдаж авдаг. Хүчний байгууллага шүүх тогтолцоо бүгдээр ингэ худалдаж авч Монгол Ардын нам буюу нэг эрх баригч намд бүтэн үйлчилдэг. Шудраг нэгэн шүүлт байхгүй. Сонгуулийн хороогоо сонгуулийг удирдах байгуулна өөрөө бүтэндээсээ томилгоо авдаг. За ерөнхийлөгч болон улсын хурлын эрх баригч намынхан өөрсдийнхөө намынхандаа өрсөлдөж ялагдах эсрэг намынхаа хүмүүсийг өөрсдөө захиалдаг тойрогт. Тэрийг өгөөд унаг гэдэг. Тэгэхээр нөгөө сонгуулал байхгүй болоод ирэх юм бол парламент эрхчлөө гэдэг чинь дангаар оршиж чаддаг. Заавал элементтэй хамт оршдог. А хүн төрөлхтний түүхэнд тэр элемент нь солигдож сүм хийдгээ солигдож явсаар бол за эрхчлөөг хамгаалдаг хамгийн чухал институт бол парламент юм а гэсэн. А энэ парламент нь бүрэлдэн бий болгодог сонгуулиас бий болдог. Тэр энэ сонгуул гэдэг зүйлийг нэгэд ер нь Монголд устгаа хийж байна. Одоо дараагийн сонгуул бол дахиад ойлгомжтой шүү дээ. Хэдэн их найдаар нь мөнгө хэвлээл Монгол Ардын намынхан дайрч орж ирнэ. А манай намынхан чинь бараг тэр мөнгөний досоо сууж байгаа юм шүү. Зарим нэг удирдлага маань бол тий. За ингэнгүүт нь сайхан. За одоо наад дүгнэлтийг чи ингээд хараад хуучин бол одоо ингээд гэрээр ярих юм бол хоёр багны нэг гэж ярьдаг байсан шүү дээ. Ардчилсан нам чи тийм үү. Нэг нь маань одоо энэ хоёр нам л энэ ирээдүйд энэ улсыг авч явах хэрэгтэй. Тэгэхээр сүүлийн хэдэн жилүүдэд манай намар дэндүү ихтэй боллоо. Тий. За хуучин бол одоо яадаг байсан гэхэлэр дотроос нь суглаад засгийн эсрэг коноптуулаад тэгээд тусад нам байгуулад өөрснөө хамтардаг. Одоо их сайхны жишээ чинь тэр үстэй. Намаас нь гаргаад өөр нам байгуулад тэрийг засагт өрөөд хамтран засаг өрөөд явдаг байлаа шүү дээ. За дараагийнх нь юу болсон? Хамгийн өмнөлт нь манайх хоёр дарахтаа болсон. Хоёр дарахтаа хоёр тамхтай болсон. 35 жилийн хугацаанд шүү дээ. Энэ намыг хоёр дарахтаа, хоёр тамхтай, хоёр байртай, хоёр тусдна. Тэгээд шийдвэр гаргахгүй ерөнхийлөгчийн сонгуулийг авсан тийм үү? Дахиад 2 жил бүх гишүүд одоо хэрүүл хийлгэлээ шүү дээ. Хоёр тал болгож хэрүүл хийлгэж. За одоо хамгийн сүүлдээ манай нам дотор бетт болсон. Тэгсэн. Тэгэхээр чин энэ одоо бүр энэ ардчилсан намар чинь үнэхээр дэндүү тоглож байгаа хөөх. Хамгийн супер нь бүр дараагийн хүмүүс нь ардын намын бет болдог кроссонд марафонд гүйж эхэлсэн. Ардын намын бет болох юм бол амьдрал сайхан болох юм байна гэдэг аян өрнж эхэлсэн. Одоо тэгэхээр энэ бид хоёрын яриад байгаа энэ бэрхшээлүүд чинь бүгдөө л бид нар мэдж байна. Олон нийт мэдж ярьж тийм гадныхаа хүртэл ингээд автократ тэглэмлүү шилжээд гуслаа. Аюулын харанг дэлдээд байна гэдэг шүү дээ. Энэ дэр тэгэд нөгөө ардчилсан нам ч одоо баяр тэмдэглэл явах ёсгүй ч бол. Одоо энэ дэр дуурах хэрэгтэй шүү. Дуурах хэрэгтэй. Энэ чи ямар одоо ган очир битээр сууж байгаад ингээд автократ тэглэмлүү оруулсан шүү дээ. Гадны судалгааны байгууллага хилцсэн. Тэгэхээр одоо энэ би 4 сарын 7-ноор энэ баярын өдрөөр бид нэр баярлж болно тийм. Гэхдээ энэ одоо байгаа энэ тулгамчаад аюулын төхөө ирчээд байгаа байхгүй. Энийний заавал арга хэмжээ авах хэрэгтэй. Нэгдүгээр ардчилсан нам өөрийнхөө үзэл санаа, үнэт зүйлийг хамгаалдаг баймаар. Архирдаг, дуурдаг баймаар. Бид нар сайд авч болно хамтарсан цагт. Бид нар бэд томилж болно. Бид нар тэр яамаг амтлагт нь ганц нэг хүнээ дарахт тавьж болно. Бид нар тусгай үрийн сайд гээд хэдэн ах нар маань тийш нэг цалиа аваад явж болно. Гэхдээ тэглээ гэдэг нь энд өөрсдийнхөө үнэт зүйл нь зөрчигдөөд ардчилсан намын үнэт зүйл үзэл баримтлал руу ардчлална шүү дээ. Монголын ардчлал халдаад байхад тэр болгоны эсрэг дуугай бай гэсэн үг шээ. Иргэн хүн болгоны эрхчлөөний төлөө. Энд гурван зүйлийг иргэн хүн болгоны хувийн өмч нь хорогдохын төлөө, иргэн болгоны амьд явах эрхэн зөрчигдхийн төлөө, иргэн болгоны улс төрийн эрхчлөө нь ингээ хязгаарлагдахгүй төлөө архирдаг баймаар байна. Энэ улсын хурлтай парламент дээр хэлэлцээд хамгийн нэн тэргүүний ээлжинд гажуудаад байхгүй болчиход байгаа ардчилсан сонгуулаа авармаар байна. Энэ мөнгө тараагаад байгаа зүйл. Энэ Улаанбаатар хотод хэсгийн ахлагч нэртэй
бүхэл бүтэн Монгол Ардын намын сонгуулийн төрөөс цалинждаг сарын сая 200 мянган төгрөгийн цалинтай асар том айрам тий энэ болгоныг бүгдийг байхгүй болгоод сонгуул бодлого ярддаг мөнгө зарцуулдаг мөнгө нь маш минимум ийм тогтолцоог бий болохын тулд улсын хурал парламентын гишүүд ажилламаар. Яг. За гурав дахь нь энэ засгийн газрын хувьд яамаар байна гэхээр бид нар хамтарсан засаг байгуулцгаа. За тэгээд энэ дотор яж ихээр ард түмний ахуй амжиргааг хамгаалмаар байна. Хамгаалах биш бүр дордуулаад байна. Татвар төвшинч нэмээ тий. Дөнгөж хэлсэнтэй төрийн дарамтаас түмнээ өмөрнө гэх манайх ураа төвшөд оруулсан. Энэ урайгаа одоо хамтарсан засаг дээр шилжүүлээд манай засгийн газарт орсон тэр намын даргатайгаа бусад сайдарна. Одоо байгаатайгаа төрийн дарамт болсон татварыг 50% бууруулахгүй бол ард зам засгаас гарна гэж хэлмээр. Бид нар засгаас гарна. Яг одоо бүх татварыг 50% бууруул гэдэг шаардлага тавиад тэр аргаа бүгдээрээ бодож олё гэмээр. Тэгэхээр засгийн газрын түвшинд, их хурлын түвшинд, манай намын түвшинд энэ 3 үйл ажиллагаа хийхгүй бол бид нар өнөөдөр авторитар дэглэм рүү орлоо шүү гэдгийг бид нар хэлээд байгаа юм шиг. Бид тэрийг хэлээд байгаа юм шиг. Дэлхийн нийтээрээ сануулаад тань шүү. Товчхондоо одоо ерөөсөл мөрийн хөтөлбөрөөр хэрэгжүүлээ л гэж шүү дээ, тийм үү? Мөрийн хөтөлбөр алдагдсан 8 жилийн алдагдсан. Алдаа нь юу? Татвар, хураамж, үнийн өсөлт мөн үү? Тий. Энэ алдаануудыг одоо бид нар засах хэрэгтэй шүү дээ. Тий. Одоо энэний төлөө л хамтарч байгаа л үү? Тий. Өөр юмны төлөө хамтраг үл үү? Одоо тэгэхээр товчхондоо алдагдсан 8 жилийн алдааг 12 жил болгож болохгүй. Ард түмэн тийм тамир тэнхүүлдэггүй, тийм үү? Яг зөв. За тэгээд подкастаа би одоо зориг агсны үгээр дуусгахыг гэж бодож байна. Нэгдүгээрт улс орны эрх шиг, хоёрдугаарт намын эрх шиг, гуравдугаарт хууны эрх шиг. Энэ гурыг л байнга санаж явчих хэрэгтэй мөн үү? За баярын мэнд. Баярын мэнд. Сайхан баярлалаа. Сайхан баярлалаа.